Хасагт Эрдэнэ өрхийн эрүүл мэндийн төвөнд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 7198 өрхийн 29041 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Баянзүрх дүүргийн хүн ам ихтэй бөгөөд тэр дундаа зорилттой бүлгийн иргэд олон байгаа тул эдгээр иргэдийг бэлгийн замаар дамжих халдварт өвчний шинжилгээнд бүрэн хамруулах аяныг 5 сарын хугацаанд амжилттай зохион байгуулж, эрт илрүүлэх, эмчлэх ажлыг дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран явуулж байна. За ер нь бол эмзэг бүлгийн эмэгтэйчүүд гэхээр өрх толгойлсон болон амьдралын боломж хангамж муутай олон хүүхэдтэй гэх мэтлийн ийм эмэгтэйчүүдийг хамрагддаг. За тэгээд энэ аяны зорилго маань юу юм бэ гэхээр бэлгийн замын халдварыг эрт илрүүлэх зорилготойгоор. Ер нь нийт эмэгтэйчүүдийн бараг 70% нь бэлгийн замын халдвар төвчнөр өвдөд байна гэсэн судалгааас гараад байдаг. Ийм учраас бол түлхүү одоо эмнэлгийн одоо үйлчлэгэнд хичнээн одоо хамрагдсан боловч хамрагдаж байгаа боловч одоо эрт илрүүлэх зорилгоор бид нар ийм үйлчлэгийг зохион байгуулж байгаа. За ер нь бол эмэгтэй өөрөө өрсөн сэргийлэхэд бол олон хавтагдчихгүй байх хэвээр. За бэлгийн ариун цэврийн тохиолдлын одоо бэлгийн хавтал хийхгүй байх хэрэгтэй. Ийм л юм байгаа мөг. Бэлгийн замын өвчлөлийг эрт илрүүлэх үйлчилгээг 5 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 30-ны хүртэл хэрэгжүүлж байна. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 29041 хүн амтайгаас 8322 төрөх насны эмэгтэйчүүд байдаг. Харин эдгээрээс 868 нь зорилттой бүлгийн буюу эмзэг бүлгийн эмэгтэйчүүд байгаа юм а. Бэлгийн замын халдвар төвчний үед болохоор яг цаг үеийн үед болохоор эрэгтэйчүүд шээхэд хорсож өвддөг, шээхэд зовиртой гэж тийм зовир хамгийн түрүүнд илэрдэг. Тийм учраас тэрийг янгуудлын шууд эмийн сандаар очиод тэглээ гэж хийлэнгүүд нэмийн сан чин дураа мэдэн тэгэл анчаадаг. Өгөөл яшруу тэр тухайн өвчин болохоор зөвхөн онцлогч тэр гэх юм одоо миний өөрийн практикаас ч гэх юм ямар нэгэн төрлийн антибиотик хэрэглэсэн тохиолдолд тухайн өвчний шинж тэмдэг зовир үүсгээд байгаа юм дарагдаад алга болчдөг учраас тэгээд энэ хүмүүс нь болохоор одоо энэ ингээд зүгээр болчлоо гэж одоо тэр чигт нь хайчдаг. Тэгэхээр зөв тухайн өвчнийхээ яг стандарт эмчилгээг хийгдээгүй учраас дараа нь нэг жоохон дарах ч юм уу энэ зэрэг жоохон бохирдох төдийд нөө сэдэгч хүчин зүйл нөлөөлөд ирэхлээр зэрэг тухайн өвчин буцаж дахин сэтэрч гарч ирээд байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг ойр ойрхон дахин өвдөх магадлалтай л гэдэг. Тийм учраас тэхгүйгээр шууд яралтад нь яг даруй улсынхаа эмнэлэгтээ хариаллынхаа дагуу тэгээд ханднаа л гэсэн үг. Хасагт Эрдэнэ өрхийн эрүүл мэндийн төв нь магадлал идэвхжлэгдсэн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эрүүл мэндийн байгууллага юм а. Мөн орчин үеийн эмчилгээний тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан олон жилийн туршлагатай мэргэжлийн эмч нар иргэдийг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг амжилттай зохион байгуулж байна.